За. За, сая Батчмаг гишүүн чухал асуудал хүнжин сая их хурлын дараа бас өгөндөө төрөнд хэлсэн. Одоо сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч болох юм бол нэгдүгürt ажил хийж болохгүй. Хоёрт цалин байхгүй. Гуравт урамшуул байхгүй. Зөв бүх талаар ингэж ажил хийх болцоогүй болчихж байгаа. Хэрвээ энэ байдал цаашдаа үргэлжлэх юм бол зөвхөн мөнгөтэй хүн л одоо сум дүүргийн иргэдийн хурлд гарч суух. Жирийн одоо төрийн албан хаагч, жирийн одоо багш, эмч салбараа төлөөлж тэр хуралцах ямар ч болцоог болох юм бэл. Ажил хийж болохгүй. Цалин байхгүй. Урамшуул байхгүй. Бүх юм хорчиж байгаа байхгүй. Тийм учраас бид нар сумд ялангуяа сумд өргөд энэ асуудлыг шийдвэрлэхэд бол тодорхой хэмжээний одоо асууднаас төрийн алба ашиглах зүйтэй байна л гэж үзсэн. Энэ бол амьдралаас гарч ирсэн шалгуур. Ялангуяа сум орнууд үнэхээр хүнд байгааг та мэдчихэж байгаа. Тэгэхгүй бол дэвших хүн олдохоо байсан гууж дэвшүүлдэг болсон байл улс төрийн намууд ер нь бол орнуудад. Тийм байдал үүснэг одоо бүгдээрээ сайн мэдж байгаа учраас ядаж одоо хуучин байсанаар нь энэ тодорхой ховийг нь төрийн алба ашиглах зүйтэй үзэж байгаа. Ер нь бол зүгээр цаашдаа энэ төрийн сайн зэрэг гишүүн хэлсэн сум дүүргийн иргэдийн хурлыг аймаг нийслэл дүүргийн иргэдийн хурлыг нэгтгэж сум аймгийн нэмтэрдүүдлийг доороос нь сонгодог болохгүй бол тэр доошо сум руу хүн очиж өрсөлдөхө болчиход байгаа. Дээр нэг хуралдаа учраас. Энэ бол үндсэн хуулийг ямар ч заалтаа харшлахгүй болохоор юм бэ л. Энийг бид нар санаа ажиллахаар ярилцж байгаа.